Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний cleft sentences буюу онцлон тэмдэглэх өгүүлбэрийн бүтцүүдийг судална. Эдгээр бүтцүүд нь ялангуяа IELTS-ийн speaking болон writing хэсэгт таны хэлэх санааг илүү тодорхой, хүчтэй илэрхийлэхэд тусална. Cleft sentences нь өгүүлбэрийн тодорхой хэсэг болох өгүүлэгдэх хүн, тусагдах хүн эсвэл нөхцөл үгийг тодтогоход ашиглагддаг. Энэ нь таны ярианд эсвэл бичвэрт онцгой акцент өгөх чухал хэрэгсэл болдог. Ингэснээр таны санаа илүү тод үр дүнтэй хүрнэ. It was that бүтц нь өгүүлбэрийн тодорхой хэсгийг жишээ нь цаг хугацаа байршил эсвэл хүн зүйлийг онцлон тэмдэглэхэд ашиглагддаг. Энэ нь таны хэл зүйн ур чадварыг харуулж IELTS-ийн өндөр оноо авахд туслана. Энгийн өгүүлбэрүүд мэдээллийг шууд дамжуулдаг бол cleft sentences энэ гол санааг тодтогож илүү нөлөөтэй болгодог. It is climate change that the government needs to address urgently гэсэн жишээ нь засгийн газрын нэн тэргүүний асуудал нь уур амьсгалын өөрчлөлт гэдгийг хүчтэй илэрхийлж байна. Энэ нь таны ярианд итгэл үнэмшил нэмнэ. What is was бүтц нь таны өгүүлж буй зүйлийн гол цөмийг онцлон тэмдэглэхэд ашиглагддаг. Энэ нь таны ярианд хувийн мэдрэмж, итгэл үнэмшил нэмж IELTS-ийн speaking-ийн lexical resource болон fluency and coherence оноог дэвшлүүлнэ. Cleft sentences-ийг үр дүнтэй ашиглах нь таны хэл зүйн өргөн хүрээний бүтцийг эзэмшсэн гэдгийг харуулна. Энэ нь IELTS-ийн grammatical range and accuracy шалгуурыг хангаж өндөр оноо авахд чухал үүрэгтэй. Мөн чухал мэдээллийг тодтогож fluency and coherence-ийг сайжруулснаар таны яриаг илүү зэгцтэй болгодог. Энэ дасгал дээр My brother gave me this book гэсэн өгүүлбэрт My brother дийг онцлсон хамгийн тохиромжтой cleft sentence-ийг сонгоно уу? Зөв хариулт нь It was my brother who gave me this book юм. Энэ нь it was бүтцийг ашиглан өгүүлэгдэх хүнийг тодтогож байна. Баяртай.